та энэ орой амгалан айлтгахыг үзэгч та бүхэн UBS телевиз дээр сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. UBS телевиз дээр сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. Их цог жавхлантай энэ сайхан аялгаугаар энэ үдшийн нэвтрүүлэг маань эхэлж байгааг үзэгч та бүхэн анзаарсан бах. Бид энэ өдрүүдэд Монгол цэргийн бахархалт өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгэхээр сэтгүүлч сайнаа миний хувьд хөтлөн хүргэдэг энэхүү нэвтрүүлгийнхаа хүндтэй зочноор мэдээж цэргийн салбартай ажил амьдралаа холбосон нэгэн хүндтэй хүнийг урин ирсэн. За нэвтрүүлгийнхаа хүндтэй зочныг үзэгч та бүхэн танилцуулъя. Монгол улсын ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч, доктор профессор Хурандаа Пүрвжавын Хаян Хэрва өргөдөө ирсэн байна. Танд Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хүндтэй зочид бол Зүсэг төчний Жанжаа штабын үлгэр жишээ Үлээвэр найрлах хөгжмийн хамт олон хүрэлцэн ирсэн. Тэгэхээр энэ сайхан эрч хүчтэй сайхан уран бүтээлээр нэвтрүүлгийн маань эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа. За таны бие лагшин тунгалаг сайхан бидтэй царайц нэг сайхан харагдчихэ. Баярлалаа. Сайхан шиндээ. Сар шиндээ сайхан шиндээ. Сайхан сайхан хаварч байна. Мэдээж таны хувьд бол их сэтгэл омогссон сайхан өдрүүд ойр дүргэлжилж байгаа бах. Яагаад гэвэл та бүхэн өнөөдөр үзэгчтэйгээ Монгол цэргийн бахархлын өдрөөр нүүр тулуулж байна. Тэгээд Монгол цэргийн хөгжмийн одоо 60 жилийн түүхийг бичлэлцэж байгаа. Тэгээд өөрөө ер нь түүх болж байгаа энэ хүн өнөөдөр бол нэвтрүүлгийн маань хойморт хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Тэгээд таныг үзэгчтэйгээ эхлээд мэдлэхийг урьж байна. Тийм. Юуны өмнө одоо өнөөдөр бид нар тэмдэглэж байгаа Монголын ардын цэргийн Монголын зэвс төчний 92 жилийн ойн баярын мэндийг нийт ардын цэргийн дайчдаа манай өдөршөө хөгжмийн хамт олон цэргийн хөгжимчдөө одоо дэвшүүлж байна.
би урд нь бол уран бүтээлчний хувьд уран бүтээлээ хийж одоо баярын ёслолын концертээ бэлтгэж цэргийн баярт оролцдог байлаа. 40 жил би ингэж явсан хүн айранд тэгээд дараагаар нь тэр гарснаас хойш цэргийн баяр бол надад хамгийн баяр ёслолтой ёслол төгөлдөр тэмдэглэдэг баяр маань юм аа. Их сайхан дурсан сэрэгдэг тийм ээ. Цэргийн баяр дөхөөд ирэхдээ одоо хурданд дахиж ирсэн мар шиг л дүүхэл өөрийгөө уйдаг мар шиг л тийм нэг уламжилттай заншилтай болцсон байна да би. Гэхдээ өнөөдөр би таны энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа их баяртай байна. Би энэ нэвтрүүлгийг ер нь их шимтэн үздэг хүн. Манай хүндтэй сайхан уран бүтээлч хөдөлмөрийн одоо сайхан аваргууд одоо манай шилдэг улсуудын нэвтрүүлэгт ордгийн байна лээ. Тэгээ би нэвтрүүлэгт орж байгаа явдлаа манай цэргийн хөгжмийн одоо ач буян гэж би ойлгож байна. Би цэргийн хөгжмөөр яваагүй юу гэж энэ нэвтрүүлгээр орох вэ? Гэхдээ би өнөөдөр өөрийнхөө ярианы голыг цэргийн хөгжмийн түүхэн завьялж санаат бодлоготой байх юм. Яагаад гэвэл Монголд цэргийн үдээр найр хөгжим үүсч өгсөний 100 жилийн 2014 оны намар болно. Одоо жил хагасын дараагаар юм да үндсэндээ. Тэгэхээр энэ ойд бол бид нар одооноос бэлдэх учиртай. Гэхдээ энэ дулаар надад энэ нэвтрүүлэг их сайхан завшаан өгч би энэ хугацаанд одоо өөрөө би чинь 67 жил хөгжмөөр явж байгаа хүн байна. 12 наснаасаа. Тэгэхээр түүнийхээ 40 жилийг бол би яг цэргийн хөгжим зориулсан. Бүр нарийнх нь бол миний аав цэргийн хөгжмийн удирдаач хүн байж ах хүн. Миний аав, миний хоёр дүү бид дөрвөлээ нийлээд цэргийн хөгжмийн одоо албан үйлсэд 100 гаруй жилийн 120 жилийн амьдралаа зориулсан ус бид дөрөв. Тэгэхээр би энэ 100 жилийн ойд бол одоо хэрвээ амьд бэлдэл байж идэм бол их идэвхтэй орох учиртай. Яг л миний 40 жил манай бид аав хүү дөрвөн хүний 120 жилийн амьдрал энэ цэргийн хөгжим зориулагдсан байна шүү дээ. Тэгэхээр би бас түүх ярих сонирхолтой байна. Би түүхч хүн биш. Гэхдээ түүхээ сонирхдаг хүн. Ийм л очиртай. Тэгээд би ярьж болох уу? Хоёлаа би танаас тодтогч асуулт байх. Гэхдээ би бас тодтогч хэлмээр байна. Та бол сая хэллээ л дээ. Би амьдралаа одоо цэргийн хөгжимтэй холбосон учраас өнөөдөр энэ нэвтрүүлэгт өргөдөж байна. Нэг талаар тийм байж болно. За нөгөө талаар магадгүй ардын жүжигчин таныг би өнөөдөр танаар дамжуулан одоо цэргийн хөгжмийн түүхийг үзэгчтэй хүргэж байгаа учраас одоо та хоёр бол яах аргагүй салшгүй холбоотой юм. Тэгээ би зөвхөн цэргийн хөгжмийн хүнийг авчираад нэвтрүүлэгтээ урьдсан биш. Яг Пүрэв Жавын Хаян Хэрва гэж хүн хинбэ гэдгийг бас тодтогох ёстой. Тэгэхээр миний л мэдхийн Хаян Хэрва гэж энэ хүн бол одоо нүдэрээ инээсэн, нүдэнд дулаахан ийм сайхан хүн л дээ. Тэгээд мэдээж үзэгч олон маань энэ хүн нутаг ус тийм ээ ижи аавын тухай бас түүх энэ зүйлийг бас сонирхож байгаа баг. Тэгэхээр хоёлаа аливаа хүний түүх бол ижи ааваас л үндэстэй, нутаг уснаас ихтэй учраас хоёлаа бүр тэр эртний ярианаас эхлэе тэхүү яриагаа. Намдрынхаа эхнээс нь тэгэлгүй яах вэ? За миний аав Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул. Ийм учраас би багаас аавыгаа дагаж Хөвсгөл нутгаар явж тэнд одоо баг насаа бас ямар нэг хэмжээгээр өнгөрөөсөн. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул гэж өөрийгөө тооцож явдаг. Одоо ч би холбоотой аймаг сумтайгаа холбоотой байдаг. Ийм хүн тэгэхээр би миний ээж бол санхүүгийн сургууль төгссөн. Гэхдээ тэр 30-40 оны одоо нийгмийн амьдралын байдлаас цэргийн албан хаагчдын гэр бүл голдуу гэртэл байдаг байсан цаг юм да. Тэгэхээр манай ээж бол сургуулаа төгсөөд нэг ажил хийж амжаагүй. Одоо 3 хүүхдээ өсгөхөл гэж одоо амьдралаа зориулсан хүн. Тэгээ биднийг сайн ч өсгсөн зөв ч хүмүүжүүлсэн гэж би барахж явдаг. Тэгээ би хар багаасаа үлээр хөгжмийн аяг гიშгэнд л одоо өссөн хүн шүү дээ. Энэ аав минь хөгжим цэргийн хөгжим өдөртөж болохтэй зэрэг өглөө оцол хөгжим дуурч байдаг. Орой унтахад чиг цэргийн хөгжим дуурч байдаг. Ингээд би багаасаа өдөр хөгжмөөр л одоо хөгжигдэж өссөн хүн. Хоёрдугаарт миний толгой дээр репродуктор гэдэг нэг тийм хар цаасан ийм дугуй чанга ирэх миний толгой дээр зоогод өгсөн байгаа юм.
34 онд Монголын радио өргөн нэвтрүүлэг ихсэн шүү дээ. Би 35 онд төрсэн байна. Тэгээд би одоо тэрнийг л одоо чагнаад өссөн хүн. Анхандаа жоохон уйлдаг байсан гэсэн сүүлдээ харин дуурахгүй бол уйлдаг болсон гэж манай ээж ярьдیں۔ Тийм учраас би бол одоо энэ нэг 3 наснаас хойш сонссон тэр хар радио ир продуктор сонссон дуунуудаа одоо зарим нь нэлээд сайн санаж ядгийн шүү. Өөрөөр хэлбэл багаасаа хөгжим чийдэх тогтоох тийм одоо юутай болсон байна да. Заншилтай болсон байна. Тэгээд чиг би яг өөрийн төрөх одоо ээж аавын төрүүлсэн буян заяа юм да хөгжим сонсохдоо нэлээд гайгүй. Би энэ одоо ч гэсэн ямар нэгэн дуу хөгжмийг сонсоод шууд бичиж чадна. Наатай. Тэг бүр багаасаа тийм юутай заншилтай байсан. Тэгээ энэ маань ч надад тэрийг болдог баг. Одоо би 38, 39, 40 тэгээд одоо тэрнээс нааш дуурсан хөгжмүүдийг үл голдоо санаад идэгэн шүү. Аяар нь одоо санаад байгаа юм хөгжмөр найрлагтай санаж байна. Нэг иймэрхүү л очтой. Тэгээд манай аав намайг хөгжимчин болох тийм их сонирхолтой байгаагүй. Ягаад гэвэл би жижигтэй. Тийм тавьж одоо ийм жоохон өвгөн байгаа юм чинь хүүхдтэй бүр жоохон амтан байсан байх л да. Тэгээд одоо бас инкридээд энэ амтад өрөвч магадгүй энэ техник нэгэн сонирхолтой минь техникийн хүн болох юмсан гэж ярьдаг байсан гинлээ. Би бол дотор хөгжимч болсон сонирхолтой. Тэгээд ээж маань намайг 12 настай байхад хөтөж аваачаад гинх суудын хөгжим сурагч болгоод өгсөн юм байна. Тэгээд би одоо тэрнээс хойш хөгжимтэй холбоотой одоо 66 дахь жилдээ явж байна да. Аав нэг инхрээлж хайрлж хөгжим рүү одоо уруу татхаас жоохон халагдсан гэхээр хөгжим ер нь их хатуу салбар юм а да. Ер нь урлагийг их хатуул гэдэг л дээ. Тийм хөгжим бол гатуу гэж мэддэг. Энэ бол барагтай хүн дийлэхгүй муу ирвэл хөгжимд бол одоо дарлуулна гэж мэддэг хүн байсан юм а. Тэгээд намайг хөгжимч болох дургүй байсан байхгүй. Багаас нь одоо хальшруулчих гэж бодсон байх л та. Тэгэхдээ намайг хөгжимчин болсны дараагаар харин их сайхан дэмжсэн. Намайг калернетчин хүлдээ би. Калернетчин тэр 40-од онд 47, 48, 49 ер нь одоо 50-од оног нийтийн дунд нь хүртэл калернет хөгжим бол Монголд ховор байна нэгдүгээр. Хоёрдугаар калернетийг дуургадаг бив гэдэг юм да Монгол одоо хулсч гэд нэрлэдэг ийм хавтгай юм байд. Тэр их ховор. Чихтийн ховор Монголд хул сургадаг юм чинь тэр яаж олдох вэ? Тэгэхээр манай шүдний сойзны эбонит гэдэг одоо ийм хиймэл материал байдгийн. Тиймэр хулс хийгээд өгчдөг надад. Тэгээд одоо удаан өнгөтэй, ногоон өнгөтэй, синхр өнгөтэй, цагаан өнгөтэй хийгээд. Тэгээд би одоо баяраар удаан өнгөтэйгээр нь 90 өдөр синхр өнгөтэйгээр сургууль дээр цагаан өнгөтэйгээр ингээд ингэж хөгжмөддөг байлаа. Намайг ингээд хулсаар хангаад айлмын хөгжмийн ерөнхий удирдагч хүн байсан хүн шүү дээ. Тэгэхэд одоо хулс байхгүй ирдэггүй ээж дайны хүнд үед. Тэгээд одоо өөрөө надад тийм хулс хийж өгдөг байсан. Тэгээд энэ одоо надад их тосны нэр болсон доо. Тэгээд намайг одоо жижиг битээ дотор хүүхдүүд манай ахмад хүмүүсүүд намайг одоо инкрилнэ хайрлна эхлүүлэн дээ ер нь. Тэгхдээ би бол эхэлж байгаа нь гэж одоо буруу эхлэегүй. Ухаана ерөнхий сургуулийн хөгжимд байхдаа би бүрийч байлаа. Ерөөсөө хөгжимчд ээлжээр жижигүрлж бүрийч хийдгийн ангийн одоо бүх анги нэгтгэдэг дохиод үлээ штэ. Тэгээд уртад пампартай. Тэгээд зуны цагт бол морьтой явж одоо лагараад хойрч одоо бүрийгээ үлээдэг. Тэгээд намайг морин дээр мордуулаад өгчнө. Эрэхтэй зэг намхан юу мохор санд тавиад тэргээрээ дамжаад би буучна. Мордтой намайг мордуулаад өгчнө да. Тэгээд бүрийгээ үлээчээд байдаг тэзэг нэг томчууд намайг яах нүг гэж одоо сайжлуулаад мохор санд тавихгүй. Чи өөрөө буу гэдэг. Би морин дээр үүрглээ зогсож идэг олон тий. Тэгж байгаа яах нэг буучдаг л да. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү байдалтай. Энэ миний нас баг насууд нэгэн хатуу нөхцөлд өнгөр дайны үед өнгөрсөн юм ховор ид жоох юм ч одоо юутай хязгаартай. Тэгтээ бид нар залуу хүүхэд насны аагаар их л сайхан өнгөрөөсөн. Би бол залуу насаа энэ их бахархан дурсч явдаг хүн байна. Би ядарч явсан гэж боддог.
жилд 2 3 удаа парад том жагсаал болдог. Майн баяраар нэг парад болно, улсын баяраар нэг парад болно, Октябрийн баяраар нэг парад болно. Бүр зэвсэг техниктэйгээ шүү дээ. 3 удаа болно. Тэрэнд бэлдэж одоо 30-аас 45 хоногийн бэлтгэл хийн. Халуунд нь хүйтэнд нь хүйтэн тэр болгоныг бид нар бол одоо тэгээд даваал гарч ухаанад одоогийн манай энэ хүүхдүүд гадаа хөгжимдөх юм бол цэвэр спирт хөгжмөдөө хийж одоо гисгийдэг шүү дээ. Тийм журамтай, тийм моронтой. А бидний үед спирт байгаагүй. Бидэнд сонин байна. Хуучин сонин бидэд тавьсан байдаг. Тэгээд скватрын хөшөөний артал 2 3 хүн жижигтэй зогсож байна. Тэнийг сонин шатааг өргөтэй. Шатаагаад тэгээд хөгжимчд ээлж иргүйж очиж бүрийгээ гисгээгээд эргэж иргүйж ирээд бүр үлээгээл жаахан хөдөлгөөн зэрэгж очиж гисгээгээд одоо ийм л байдалтай бид нар парад хийдэг байсан. Тийм цаг санагдаж байна. Таны хувьд анхны парад нь хэдэн онд байв одоо яг Би өөрөө хөгжимдөж бол тийм. Би 47 оны 5 сарын 1-нд хөгжимд орсон юм. 6 сарын 1 хүртэл надад хөгжим өгдөг бай. Зэмсэг өгдөг бай. Яагаад өгөөгүй гэхээр жижиг юм одоо том доод гатуудаад энэ ямар юм өгд юм бэ гэдэг манай багш 5 царэг гэж хүн байж дарга байсан гайхаад өгч 1 сар болцсон байна. Тэгсэн 6 сарын 1-нд хөгжим сада Сүхбаатар станц гэж одоо энэ одоогийн хүүхд залуучдын парк байгаа тэнд байсан. Одоо нарийн төмөр замын станц тэн дээр нүүрс буудаг төв станц байхгүй. Тэнд нүүрс татахулаад хөгжим садаа явчихгүй. Тэгээд явахынхаа даваан дээр дарга намайг дуудаад за чамайг хөгжимтэй болгодог болохгүй нэ. Чи кадрыг авах удаа. Өө би дуртай тгийгээд. Тэгээд чөлтөм гэдэг хүн надад нэг 6 нөх 11 нөх ингээд 7 нөх дараад 2 чигчийн хургаараа 2 даруудын дараад ингээд за ингээд дуургаад байж байгаарай. Дуурдын наад чинь. Ихтэй дуурахгүй магадгүй. Тэгтээ дуурна. Тэгээд би тэнийг аваад нэг 7 хоног үлээсэн. Одоо их л үлээсэнтэй дуурдаг жахраад байж жахраад. 7 8 хоножсэн чинь нэг өдөр панк гэдэг дуураад ингээд нэг сайхан дуу. Тэгэнгүүт л хуруугаа ингээд дээж чаваад ингээд дараагаар нь мэддэг аяа оруулаад ингээд бөөм баяр болж байгаа. Тэгээд 15 хоног өсө тэрнийг ханхаа юу хуаран дотор тэрнийгээ дуурах суудаг хүүхдээсэн. Тэгжиж хөгжин чинь болоод тэгээ яах вэ одоо би өөрөө бол яаж байгаач мэдээгүй нэг л их л өнгөрсөн амтл байснаас сайшгүй. Одоо тоглол арай давчихгүй энэ чинь нөгөө булчин орд юм шиг одоо олон жил хөгжимдөөгүй энэ булчин чинь байхгүй болсон байгаа ш. Тэг ч одоо хөгжим чинь байх тулд юу л юу хөгжимтгэр байлаа одоо арай дийтэх баха. Тэгээ одоогийн хөгжимч миний хөгжмөс арай нарийн бас хийсэн өөр. Миний үед бол арай бүдүүлэг кадрнет байсан юм аа. Нэг иймэрхүү байдалтай хөгжиж болж байлаа да. Миний хувьд бас нэвтрүүлгээ илүү сонин үзэгчтэй бас сонирхолтой байлгах үүднээс нэг хөгжим богинохон амархан аялалгуу тоглож сурдаг юм уу гэсэн чи ер нь бол барахгүй юм бэлээ. Арай болохгүй тийм. Тэгээд нэвтрүүлгийнхаа хүндтэй зочинд миний хувьд бэлэг бэлтгэн. Тэгээд танд зориулж би нэг сайхан бэлэг бэлдсэн байгаа. Тэгээ энэ бэлэг маань танд бол таалагдана гэдэгт итгэж байна. Тэгээ гол онцлог нь нэвтрүүлгийн дундуур өгч байгаа учраас та энэ бэлгээ яг одоо задлах ёстой. Мөн. Тэгээд энэ бэлэгтэй холбоотой хоёулаа бас яриагаа үргэлжлүүлэх ёстой. Баярлалаа. За. За таны хувьд чухам юу байгаа бол гэж бодож байна. За ямар бэлэг байгаах гэж бодож байна таны хувьд? Зураг л байгаа даа гэж бодож байна. За ямар зураг бол чухам? За нэг миний амьдралтай холбоотой юм байдгийн болов уу? За. Таны амьдралтай холбоотой байх нь бол зайлшгүй. За хараа юм. Миний сүүлийн нодон бичсэн марш байна шүү дээ. Марш нот нь тийм үү? Тийм нот байсан. За тийм энэ юу вэ? Үзэгчд маань бол хараад шууд танихгүй байх. Яадаг нэ? Энэ чухам юу вэ? Тийм өдөрташин хараагүй. Өдөрташин тохиор. Одоо сүүлийн 30 жилийн ажлын зэмсэг шүү дээ ч одоо. За баярлалаа. За баярлалаа. Ястаа бэлэг сайхан бэлэг юм аа. Энэ сүүлийн үед марш бичгээ байчаад байгаа юм. Энэ бичгээ байсны учрын үгээр бичиж чадахгүй дээ биш юм аа. Хөгжим зохиолчдод бичиж чадна л да. Маршиг үнэлдэггүй болчихсон. Оюуны хөдөлмөрийн үнэлгээ одоо их доогуурч марш бичээд одоо яах ч юм бэлээ бичихгүй яах юм бэлээ. Тэгээ хүмүүсүүд гашуудаад бичихгүй байх шиг байна. Дуу бичвэл илүү ашигтай. Асар их цаг хугацаа зарцуулдаг. Марш гэдэг бол хөгжмийн шинжлэх ухааны 3
үндсийн нэг юм байхгүй юу? Марш, дуу, бүжгийн хөгжим энэ гурав нийлж хөгжим болдог, хөгжмийн ухаан болдог. Тэгэхээр нэг тулгуур чулууга бид нар мартаад байгаа улс байна. Тэгээ би нэг зориуд галын унтраачгүй юмсан гэж боддог хүн байгаа. Одоо шин би хэдий өндөр настай шин би марш бичээд байгаа. Тэгээ яг дуурахгүй байж болно хамаагүй бичиж байгаа зүйлд дуурах хүн олдох байлгүй гэж боддог. Манай хөгжимчдүүд надад хөгжимч өгнө л дээ. Би бас хөгжимчдөө найдаж л байгаа. Таны анхны бүтээл чухам ямар бүтээл байсан бэ? Яг зохиолч яхаа ойр тий. Миний хамгийн анхны бүтээл бол дуу юм байгаа. Би ерөөсөө дуу бичдэггүй байгаад дуу огт бич үзээгүй байжгаад анх удаа нэг дуу бичсэн. Тэр 1961 оны хавар би сугуу төгсч ирээд тэгээд ажилдаа орох гэж томилтоо авчихад анхныхаа ажлын өдөр орох гэжсэн чинь яруу найгч доолд над дээр орж нэг дууны ширэг өгөөд. Тэгтээ би дуу бич үзээгүй байли одоо хүний шившиг болно юу хөө. Би дуу бич би хөгжим бичдэг шүү дээ чи мэдэн шүү дээ. Гүй чи анхныхаа ажлын өдөр нэг дуутай очилдаг. Би шүлгээ чамд харуулдаг чи харахад чамд аяа орж ирлээ. Тэгээ бас нэг хэрэгт дурдаад тэгдэг ч юм уу гэд аливаа харъя гэдгсэн чинь юусэн ингээд харуут л юусэн аяараад ирж байгаа. Тэрний үгтэр тэр 61 оны наадмаар байлдагч цэрэн улсын наадам төрүүлсэн байхгүй юу? Цэрэг ардын цэргийн байлдагч. Тэр цэрэн аврах зориулсан дуу. Цэргийн нөхөр цэрэнтэй гэж. Миний нэг ноёмынч дуу хамгийн анхны дуу. Хамгийн их болно. Гэхдээ би энэ дуугаар бас зэмлэгдсэн шүү. 1964 онд Монголын хөгжим сургалтын анх дахь их хурл болсон. Тэр хурлын урд өдөр гонцсон дагч над руу уцтаад "Хөөе би чамд нэг юм сануулъя." За гэдгсэн. "Чамайг маргааш их хурл дээр шүүмдлэн шүү." гэж байна. "Оо за ба шүүмдэл байх дагшаа" гэсэн. "Чи юу дуртай шүүмдэх дуртай." Тэгж ирсэн. Тэгээд тэр хурлын ихтгэл дээр хөгжим сургууль Хаян Хэрвагийн цэргийн нөхөр цэрэнтэйгээ дуу, ардын дуу дуурайсан, амар хялбар аргаар бичсэн ийм дууг шүүмдлэж ирсэн. Явдал би. Тэгээд тэр чинь яг тэгээд ардын дуу дуурайсны үний юм чинь одоо үнэн л дээ. Гэхдээ яг ард түмэн одоо бол дуулаад байгаа дуу. Тэгээд би бас дотроо баяртай л явд. Тэр бүтээлтэй хайртай үсттэй. Миний анхны юм бол уулын марш баймаар гэхдээ дууд болцсон юм аа. Тэгээд дараагаар нь анхны марш цэргийн хүү гэж марш бичсэн 64 онд. Тэр бол дараагийн асуудал. Аврагтай энэ дууныхын тухай ер нь яриаг хөөрөө өрнүүлж байв. Цэрэн аврагтай. Аавтайгаа юу? Тий. Цэрэн аврагтай. Ер нь би боддtiin маа залуу хүнд ямарваа залуу хүнд нэг дутагдал байт юм байна. Төрмөл дутагдал тэр бод юу гэхээр настай хүнийг тоодгүй. Чи залуу хүн ч одоо өөрөө их ориглон юм сурах, юм мэдэх, юм хийх гэсэн бөөн хүсэл. Залуу хүн одоо бүгд ийм хүмүүс тийм байгаа. Тэгэхээр би бас тийм л өвчтэй амьтан байсан байгаа юм да. Тэгээд би ааваасаа юм асууж байгаа. Ерөөсөө миний эргэн тойрон зөндөн айхтар сайхан бүр хуур авьяастай чадaltaй тийм усуд байсан байгаа. Би ерөөсөө залуу байхдаа юм асууж яваагүй байдیں۔ Харин ч настай хүнийг жаахан яах юмстай адлахтай ямар яшигтай юм одоо дитүүрдээ гарчл байхгүй гэсэн маягийн юм тэр бодоод ингэж нүгэл хийж явсан хүн шүү би. Гэхдээ би бол ааваасаа нэг юм асууж амжаагүй. Тийм ч учраас би аавтай холбоотой энэ намтрын имийг их муу мэднэ. Аль биесны имийг мэднэ. Өөр одоо ч аавыг юу хийж ийсэн ямар бодол өсөлттэй бид огт сонирхож ийсэн. Энд одоо бол харамсч явдаг. Зориулж бүтээсэн энэ дууныхаа талаар цэрэн аврагтай ер нь яриаг хөөрөө хэр өрнүүлж энэ бүтээлийнхаа тухай. Үгүй дээ. Байхгүй. Өөртөө зориулсан доо бол их сайхан тийм байхгүй. Нэвтрүүлгийнхаа хүндтэй зочныг би бас нэгэн хүндтэй зочинтой уулзуулдаг. Тантай одоо би яг нэг хүнийг уулзуулах гэж байна. Тэгээ студид маань одоо нэг хүндтэй зочин орж ирнэ. Тэгээд таны нэгэн сайхан бүтээлийг нэг тийм сайхан байт юм аа тийм. За. За бас нэгэн хүндтэй зочин уулзлаа. Ямар ч хэлж Монгол Улсын аяж жүжигчин, дуучин Бат. Сайн байна. За, ба чамдаа бас баяр хүргэе энэ чинь. Баяр дэвш. Авиатасаар 2 дахь удаа уулзж штеп. За ингээд миний багш цэргийн нөхөр цэрэнтэй гэж анх миний багшийн зохиосон дуу. Ингээд бас багш та баярын мэд хүргэж бас Монгол цэргийн Монголын бас нэр ард түмэндээ Монголын цэргийн
бахархалт өдрийн баярын мэнд хүргье. За баярлалаа. Багштай бас урд удаанаас эрүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Баярлалаа багштай. Би 1985 оны үед жоохон цэрэг хүү ансамблд авчирсан дуучин болгож. Тэгээ одоо ийм гавьяач үсчин болцсон одоо сайхан дам харахгүй. Одоо юм амарх юм аа. Тэгээ яраас одоо айгуу дитграх гарах юм байлгүй даа одоо. Одоо залуу сайхан байна. Дуулдаг нас дуучин хүмүүс 40-с дээш насны дээр бүр яг дуулдаг байхгүй. Цэцэг чинхэн дидэрдэг нас нь одоо ийм наснаа манай Бацсүх явж гин да. Ах баярлалаа Бацсүхтэй. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад Цай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад Цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Тэгэхээр таны хувьд бол цэргийн хөгжимд өөр юм бас уран бүтээлээр хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бас одоо бол ер нь нэлээд судалгааны ажлууд хийж байгаа гэж миний хувьд сонссон. Тэгэхээр би сэтгүүлчийнхаа хувьд нэг зүйлийг их сонирхож асуумаар байна л да. Бид нар бол монголчууд бичиг үсэгт ер нь яаж тайлагдсан юм бэ гэдэг түүхийг бол их сайн мэддэг. Гэтэл хөгжмийн одоо янз янзын л хөгжим байна шүү дээ. Хөгжмийн гол хэл болсон нотонд одоо монголчууд ер нь анх яаж тайлагдсан байдаг юм бол анхны нотыг ер нь яаж хэн бичсэн байдаг юм бол тэгэхээр ийм юм байна. Монголчууд бол эртний дуу хөгжимтэй ард түмэн, хөгжмийн соёлтой ард түмэн. Ер нь одоо бид нар сонгодог хөгжим гэж ярьдаг штэ. Тэгээ сонгодог хөгжим бол ерөнхий одоо ойлголтоор бол ер нь Европ өрн дахинлууд хандсан тийм ойлголт. Бид нар сонгодог гэхтэр Европын юм гэж боддог юм. Тэгэхдээ Азийн ард түмэн тэр дотор монголчууд ялгаагүй. Нот гэдэг хөгжийн бичгийг бол арай өөр уламжлалтай. Нот бол Монголд шашнаар дамжиж орж ирсэн. Шарын шашнаар дамжиж орж ирсэн. Тэр шарын шашны нот нь бол ян иг, дан иг гэдэг нэртэй. Тийм одоо нэртэй юм байна. Тэгээд дууны долгионы байдлыг дүрссэн одоо тийм дүрс бичдэг юм. Одоо бараг шаантаг бичиг гэдэг шиг тийм бичиг. Тэрнийхээ уламжлалыг шашныхаа уламжлалыг их эд хувьсгалын үеэр устгаад тэр бид хөнгө болсон. Би ч гэсэн тэрийг судлая гэж бас анхаарч явсангүй. Ийм алдарс бидэнд байгаа. Тэгэхээр 1914 онд Монгол улс цэргийн үдээр хөгжимтэй болжээ. Үүнийг дагаад нэгдүгээр Европын хөгжим зэмсэг Монголд анх удаа орж иржээ. Одоо энд байгаа бүх зэмсгүүд бүгдээрээ анх удаа 14 онд Монголд орж ирсэн. Европын
Европ нот ч үү. Одоо бидний мэддэг энэ үе нот гэдэг юм да. Үе нот. Үе нот бол Европ нот юм байна. Энэ нот орж ирсэн. Энэ нотыг 1924 онд ардын засгийн үед ардын боловсролын одоо сургалтын системд хөгжмийн хичээл орж ирсэн байгаа. 24 онд. Тэгэхээр одоо 24 он гэж явал одоо үндсэндээ 80 жил монголчууд нийтээр нот үзээд байгаа. Одоо бол энэ захын хүн до ре ми фа соль ля си гэж нэрлээд чаддаг. Гэхдээ тэр нь юу юм бэ гэд тайлбарлах юм уу дуул ихтэй дуулж чаддаг бай. Нэг иймэрхүү байдалтай. Өөрөөр хэлбэл сургалтынх нь тогтолцоо нэг л буруу яваад ээж л дээ. Нэг л өнгөц яваад ирсэн юм байна. Гэтэл би нэг сонин юм амьдралдаа ажигласан. 1945 онд би 20 настай байхдаа бүгд найм хятад дуусаад цэргийн чуулгын одоо хөгжимчнөр явлаа да. Тэгээд 55 онд Бээжингээс хэлээд ингээд 45 хоног бид явсан юм аа. Тэгэхдээ би нэг юм ажигласан. Хятадын ард түмэн тоо нотыг айхтар сайн эзэмшсэн байдгийг. Тоо нот 1 2 3 4 5 6 7 доорын басойл маш шүү. Ингээд тоо нотоор бичээд өгөх юм бол ямар ч дууны аялгыг хятад хүн болгон аялж чаддаг. Тийм сонин сургалтын одоо тийм сайхан тогтолцоотой. Би тэнийг бүр их гайхсан. Би одоо хилчин зэрэгээр туршиж үзсэн галтгны үйлчлэгч, зочдлуудын үйлчлэгч, дарга хүн бүр янз янзын хятадын одоо иргэдтэй уулзаад монгол дуугаа нотлоод ингээд үзээхтэй тэгэл хараад аялаад энэ ямар хөөрхөн аял бэ? Хаанхын ямар дуу гэдээ ингэдэг. Гэтэл монголчууд нот хараад зардал харсан ямааш гэдэг үхэр шиг байж. Одоо танихгүй. Энэ ч юу гэж байгаа юм бэ? Хөгжим хүн унших багтаар ингэж хэлж байгаа юм. Тэгэд бидний зөрөө тэндэл байгаа юм. Гэвч нот бол монголчуудад маш их соёл авчирж өгсөн. Монголын хөгжмийг их шин одоо урсгалаар хөгжүүлж өгсөн. Үнэхээр одоо Монголын хөгжим урлагийг бол хэдэн шатаар дээшлүүлж өгсөн. Нотны ашинт яга. Нотыг Монголд авчирсан сайн ноён хаан Намнан сүрэн Богдын торгон цэргийн хөгжмийн одоо хөгжимчид тэдэнд заасан хаант Орсын хөгжмийн мэргэжилтэн Кольцов гэдэг Орос багш. Энэ хүний л одоо ач гая байж. Хэлэхэд таны саяны шүүмжлэл бол би 10 жилдээ тэр 7 нотыг үзчихсэн ч гэсэн би өнөөдөр бол уншиж чадахгүй. Тэгэхээр энэ одоо миний магадгүй дутагдал. Одоо нийтээрээ л ийм дутагдaltaй байгаа юм чи одоо хүлэн зөвшөөрөхөөс яах вэ? Тэгтээ ингэж боддог байсан байхгүй. Би одоо үлгэр жишээ үлээр найрлах хөгжим одоо энэ цэргийн хөгжмийг ингээ нэг тийм Монгол улсын төрийн дуулалыг л хөгжимддэг. Тэгээл одоо үндэснийх баяр наадам тэн дээр одоо наадмаа эхлүүлдэг ийм ёслол хүндэтгэлийн гадаадын зочин гişнийг ирэхээр л ингээл хүндэтгэл үзүүлдэг Монголын төрийн нэг ийм хэсгэл юм уу гэж миний хувьд боддог байсан. Тэгээ би Германд олон улсын фестивалд оролцож байгаа одоо үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчдийнхээ уран бүтээлчдийн бүтээлийг сонсоод би үнэхээр өөрөө маш гайхсан байхгүй. Тэгээ энэ бол үнэхээр гайхалтай санагдсан. Тэгэхээр манай энэ цэргийн хөгжмийн уран бүтээлчд маань үнэхээр энийг уран бүтээл гэдгээр авч явдаг юм байна гэсэн. Тэгэхээр таны хувьд яг энэ талаас нь бас тодтогч ярьж өгвөл цэргийн хөгжим гэхээрээ л дандаа л төрийн ийм үйл ажиллагаанд зөвхөн оролцоод идэг юм бишээ гэдэг талаас нь яриг л гэж байна л да. Тэгээ одоо манай үлгэр жишээ хөгжмийн өнөөгийн одоо энэ хүүхдүүд бүрэлдэхүүн олон улсын олон наадамд оролцсон одоо бидний бодох юм бол юм үзэд нүд тайсуулсаа бидний үеч гадаад явах тухай зүйдэлдэгчгүй байлаа шүү дээ. Одоо өөр нөхцөл гадаад орчин ч өөр байлаа. Бид ч өөрснөө ядуухан байлаа. Тэгвэл өөр хэрэг юм тийм ээ. Гэхдээ ер нь бол цэргийн хөгжим үлээвэр хөгжим. Энэ ч одоо зөвхөн цэргийн юм биш шүү дээ. Энэ ч нийтийн хөгжим. Нийтийн хөгжим. Энд бол одоо нэгдүгээр хөгжмийн соёлын өргөн хэмжээнд сурталчлах ийм зэвсэг мөн хоёрдугаар нийтийн бүжгийн соёлын том одоо толгуур одоо зэмсэг бас энэ цэргийн ер нь одоо нийт үлээр найд гэж юм уу. Тэгээд цаашлах юм бол ерөөсөө хүнийг соёлтой
иргэн идэвхтэй иргэн болгоход үлээр хөгжмийн үүрэг бас их. За тэгээд цаашлах юм бол эх орноо батлан хамгаалахад одоо хүний сэтгэл санааг өргөх, зоригжуулах, ялалт одоо итгүүлэхэд үлээр хөгжим асар их үүрэгтэй. Гэх зэрэг одоо энэ хөгжмийн үүргийг ярих юм бол бүр ярьж баршгүй юм би. Үлээр хөгжим одоо цэргийн манай өдөрчийн хөгжим бол төрийн дуулуудыг одоо ёстой дээд зэргийн чанартай хөгжимтэй хөгжмөлдөөд энэ зөвхөн өөрийнхөө биш дэлхийн 100 гаруй орны төрийн дуулыг манай энэ хөгжимч чадна. За энэ төрийн дуул бол аливаа улсын одоо ноён оргил дуун юм да. Бүх дууны одоо хаана шүү төрийн дуул. Төрийн дуулыг үндсэн хуулиар баталдаг. Төрийн дуул бол өөрчлөгдөх юм бол заавал их хурл одоо парламент ерөнхийлөгчийн гараар орж ээж өөрчлөгддөг ийм ёстой дуу шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бүх ард түмэн мэддэг, хүндэлдэг, дуурхтай зэрэг босож одоо заавал ясалдаг, сууж байгаа төрийн дуул сонсох ёс байхгүй, хаанч байх. За иймэрхүү байдаг. Хон Америкийн ард түмэн бол Америкийн одоо ялангуяа урлаг соёлынхан бол айхтар чөлөөтэй сэтгэдэг, юмыг их одоо хувьсгалжуулдаг, өөрчилдөг ард түмэн шүү дээ. Ямар ч юмыг одоо заавал нэг Америк маягаар хийгээд идэг бол тэгсэн мөртөө төрийн дуулалдаа гар хүрдэг. Төрийн дуулаа яг батлагсаар нь дуулдаг. Америк хүн бол төрийн дуулаа хүн болгон мэднэ. Ийм хүндэлтэй тэр одоо том улсаар жишээ. А гэтэл манай төрийн дуулаа хандвал арай жаахан сул шүү. Зүгээр дуу шиг бодож байгаа. Зүгээр дуу шиг бодоод сайжруулъя гэж бодоод байгаа. Тэр таны яг саяны төрийн дуулалын тухай ярианд нэг зүйл цухас гээл юм л да. Ер нь төрийн дуулалтай бас өөрийнхөө ажил амьдралаар үг түүхээр их холбогдож явсан хүнүүд бол би асууч гэж бодож ирсэн. Тэгээд одоогоос ч баг хэдэн жилийн өмнө 3-4 жилийн өмнө нэлээд бас Ахмад уран бүтээлчд маань төрийн дуулалаа энэ ч ай дангийн өөрчлөөд дуулаад эхэллээ гэд нэлээд шүүмжлэлтэй хандж эхэлж ирсэн л да. Тэгэхээр мэдээж тэрийг би танаас заавал асуух байсан. Тэгээд төрийн дуулалын үн цэнийн тухай ойлоос яриагаа өргөжлүүлээ. Нэгэнт үндсэн хуулиар баталдаг дууг чинь хүн болгон сайжруулаад өөрийнхөө санааг нэмээд элдв янзаар маяглаад авч болохгүй одоо нөцгөн дуулж яах болохгүй. Ийм л учиртай төрийн дуулыг бол дахин хэлэхэд үндсэн хуулиар батлагддаг ганц дуу маань юм аа. Тэгээ бид нар төрийн дуулаа сайхан байх ёстой, сайхан одоо мөрдөж байх ёстой, хүндтгэж байх ёстой мэдээж хүнддэг юм аа. Монголын ард түмэн хүндгсээр юусэн одоо ч хүндтгэж байна, цаашлаач хүндтгэж штэ. Өнөөгийн бидний мэдэх төрийн дуулыг анх одоо Маршал Чаусангийн үед юм шүү дээ батлаа. 1950 оны 5 сарын 1-ний өдөр анх удаа Сүхбаатарын талбай дээр нийтийн өмнө дуугуурлаа. Энэ төрийн дуул цэргийн нэгдсэн хөгжимдлөө манай аав удирлаа. Монголын радиогоор
50 оны 1 сарын 5 сарын 1-ний өглөө 7 цагт дугарлаа. Тий. Одоо энэ бүхнийг тэр үед зөвлөлтийн гэд нэрлэдэг байсан шүү дээ. Одоо зөвлөлтийн хөгжмийн мэгжлэлтэн найрлаж өгсөн юм. Яг тэгэхээр 50 онд яг 50 онд дээд босролтой Монголын хөгжим зохиолч гэж байгаагүй шүү. Гомцондоо төгсөх гэж ирсэн. Цэрэн дорж багш төгсөх гэж ирсэн. Ердөө 2 хүн төгсөх гэж байгаа. Шалгалтаа өгч байгаа 5 сард чинь. Тэгтээ чинь манай тэр үеийн удирдлага зөвлөлт хандаж Москвад хандаж хүссэн байна л да. Манай тэрийн дуулыг одоо хөгжмөдөд бичүүлээд өгөөч гэж. Тэгээд тэднээс хүлээж аваад сайхан найрлжуулаад симфони хөгжмөр хөгжмөдүүдэд бичлэгийг ирүүлсэн арааж. Ингэж Орос хүн найруулснаар тэгтээ төрийн дуулыг бичдэг ном журмаар нь маш сайхан тийм одоо өтгөн сайхан гармонтой хүндэтгэлтэй одоо бидний мэдгийн баг лэндэ үндсэндээ ийм сайхан бичирүүлсэн юм шүү. Тэгээд ингээд 73 он хүртэл нэг бэрээд яваад Оросоор яваад ирсэн бид нар. Тэгсэн 73 оны 7 сард өдөржин хөгжим юунд буян тухайгийн онгоцны буудлын дээр гадны зочин үдэж гаргасан. Гаргаад ингээд ажил дууслаа. Дорж Балхай удирдаач дарга байсан. Ингээд бид хоёрыг Яндон сайд генерал дуудаж чинь тэр ажлын дараагаар тэгээд ирээд хүн таруул хөгжимд баяр хүргээд эднүсийг амраа гэж явуулчлаа. Бид хоёрыг байж хүлээж өгнө. Тэгээд зогсчихсон чинь та нарын төрийн дуулаа яагаад өөдөн татахгүй байна. Манай төрийн дуул яагаад ингэж жаахан тийм даруу номоо дуурдгийн бос тулсын төрийн дуулыг одоо харьцуулах юм бол гэж байна. Тэгвэл би хэлийг сайдын ч одоо зөвлөлтийн хүн бичсэн, мэддэг хүн бичсэн хөгжим. Тэгвэл бид нар тэнийг хөгжимж байгаа шин. Тэгсэн. Тийм үү. Өөд тач болохгүй юу гэдэг болно л даа зүгээр. Гэхдээ тийч бас үндсэн хууль бас орж тэмчин. Үндсэн хуулиар ярина гэдэг. Тэр нь хамаагүй. Тэрний би яри. Та нарын үндсэн төрийн дуулаа өөдөн тат. Тэр нь чухам юундаа байсан бол гонсондагоо тэл мөрдөрж байгаа тэл дамжрангуй тэл одоо дэвшээ хин бед бярвагой тэл бүгдийг нь оролцуул та нар хамжаад юм хий. Тэгээ бид нар үүрэг авсан. Тэгээд ярих гэсэн тэр улсууд тэр хойд над олдоогүй. Тэш 7 сарын 20-д болсон юм чинь хүн амтан амраа явсан байх. Тэгээд одоо шавар дунсан сарын эзэн би хот байна. Дорж Балхай байна гэдэг. Тэгээд бид хоёр бэлдэж байгаа. Хоёулаа төрийн дуулаа ялтахаар орлоо. Тэгтээ харин хурандаа цэрэнпэлгой амьд мэд байсан цаг байхгүй. Цэрэнпэлгой дэйсэн маш дуртай хүлээж аваад тэгш ястай юм шиг аянгэр их зөв гэд өөрийнхөө санаа ондог над хэлж өгсөн. Их сайхан санаа оноо хийж өгсөн. Ингээд би цэрэнпэлгойн санаа оноог тусгаад өөрөө ингээд найрлж 73 онд монголчилсан. Жинк монгол болсон. Монгол сэтгэхүйтэй, монгол гармонтой, монгол чимэгтэй, монгол дууралтай болгож явахантай. Одоо би л тэгж бодож байгаа шүү дээ. Болсон үгүй мэдэхгүй. Ингээд 15 хоногийн дараа Яндон тушаалынхаа биелэлтийг ивж шалгасан. За ихтэй доржийг за юу хийсэн дорж байсан. Дорж би хийсэн. Тэгээд удирсан чинь тэр их сайн удирдах хүн биш. Энэ үлгшөө салхишуур шиг юм байна. Ориглоо зарим газар нам буугаад тэгээд ингээд өгсөөл уруудаад хачин гой дуурч байна. Тэгээд дууссан чинь Яндон жаахан дууссан чинь за доржоо чиж нохойч юм даа. Чи сайн удирдаачин ухаанаар янзсан байна. Чи ноотонд гар хөрийгүй шүү дээ. Яг мэдж байна. Тэгсэн дорж хэлж байна. Би энэ ноотон дээр энэ тэмдэг байж байгаа юм чинь удирдаач болгоо ингээд өгчнө. За чи битээ тийм ээ. Чам шиг удирдах хүн гэж ийм замаас аван байт юм уу? Одоо өөр удирдаач өөр сонсогдох нь тэмдгийг хараад доржсог удирдахгүй л дээ. Бас удирдаач болгон өөрийн барилттай юм чинь. За ингээд дуслаа. Тэгэхээр дараагаар нь минийхийг хөгжмөдсөн дээ. Минийх яг 2 удаа сонсоод за яах вэ? Гар хөрсийн гэсэндээ бас арай гайг болсон байна. За энэгээр явж байгаа. Одоо энэгээр одоо 73 оноос хойш явж байна да. Гэхдээ би бол төрийн дуулыг учиргүй зассан хүн биш. Ганцхан хөгжмийн хэллэгийг монгол болгоод чимгийн жаахан монгол талуунааруулаад ингээд л одоо баяжуулсан ухаантай. Тэгэхдээ энэ бол нөгөө орос хүний бизнес шал өөр. Энэ бол одоо уран бүтээл юм да бас. Хамгийн сүүлд хизээ ер нь оркестра дахив таны хувьд? За одоо яг аль бие ёсоор бол
хамгийн сүүлд 1977 оныг дуустал би удирдсан байна. Удирдчийн хөгжмийг. Тэгээд л одоо 77 оноос хойш удирдчийн хөгжмөнтэй баг өнсөндөө хайртайг үтэй. Одоо бол яг хаяа нэг юм далмаар одоо сүүлийн үеүүд бүрч баялаа тоо тэгээд би ч одоо гүйцэхгүй болж байгаа юм шиг байна тий. Энэ удирдаач аж их биеийн тамир яаж шүү их тамир шаардна. Тэгэж хамаагүй хүн хийдэг ажил биш. Анх тоглож исэн хөгжмөө тоглох хүсэл тавьсан чинь боломжгүй байсан. Одоо ингээд удирдвал яадаг юм бол богинохой таны хувьд зүгээр болно шүү. Одоо удирдах болох уу? Яг л хэмжээндээ би чинь бас нэг удирдаачийн юу гэх юм бэ нэг өөрийн сонирхолтой хүн. Би жижигтэй учраас би хариугүй л дээ хүн хараад байгаа юм биш. Гэхдээ би удирдаачийг нэлээд сайн эзэмссэн. Миний орос багшууд их сайн хүн байсан. Тэр хүн надад их сайн эзэмшүүлсэн учраас би одоо ч гэсэн хөгжим удирдахад энэ залуу хүмүүсээс нэг дутахгүй. Ганцхан нуруул одоо юу ч биштэй одоо хариугүй дээ. Та бүхэн UBS телевизээр сайн ток шоу хүлээн авч үзэж байна. Өнөөдөр миний зочноор Монгол Улсын ардын жүжигч хөгжмийн нэрт зохиолч, судлаач, доктор профессор Хурандаа Пүрэвживийн Хаян Хэрва өргөдөө ирсэн байна. Тэгэхээр таны хувьд оркестра яг нэвтрүүлгийн маань энэ хугацаанд өөрөө удирдах энэ сайхан бүтээлийг хүргэнэ гэдэг бол миний хувьд их бахархалтай, нэр хүндтэй хэрэг байлаа. Ийм сайхан хүндэтгэл үзүүлсэн танд баярлалаа. Баярлалаа. Сая ямар бүтээл та бас үзэгчдтэй зориулж удирдсан бай. Саяны өргөдөг бүтээл маань ямар бүтээл байв? Тэгээ энэ бол манай цэргийн хөгжмийн ахмад удирдаач цэргийн хөгжмийн одоо маршны хаан гэж ард түмэд хүндлэгдсэн Навааны цэрэн пилгуун хамгийн сүүлд 76 онд бичсэн марш байна. Нийслэлийн алдар гэж Улаанбаатар хотод зориулсан ийм марш. Цэрэн пилгуун 112 марш бичсэн хүн шүү дээ. Энэ бол одоо 112 дахь марш юм байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч Ахмад цай.
Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Таны ярианд дурддагчсэн л та цэргийн хөгжмийн нөгөө ач холбогдол гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгэхээр та бас судлаач хүний хувьд эртний бас түүхийг судлаал яж хахад цэрэг дайны үед ер нь энэ цэргийн хөгжмийн одоо нөгөө байлдагчдаа зоригжуулж исэн мэдээж тийм чигүүрхтэй байгаа шүү дээ. Ер нь тэр үеийн түүх сөхөхөд их сонь сайхан зүйл байна үз. Тийм. Ер нь Монгол бүгд найрамд Монгол улсын түүхэнд хоёр дайнд оролцсон. 1939 оны халахлын дайн, 1945 онд чөлөөх дайны төгсгөл буюу Алс дорнотыг чөлөөлөх дайнд Монгол ардын хойсгол цэрэг оролцсон. Тэгэхээр энэ хоёр дайны үйл ажиллагаанд цэргийн хөгжимчд бас оролцсон байдгийг. Гэхдээ манайд нэг тийм уламжил байх юм да. Ер нь одоо дайн байлдааны гол ажиллагааг үүрсэн дайчдын тухайд ярихаас биш тэр соёл хөгжмийн үйлчлэгээ тэрний тухай нэг сонирхож одоо сурталчилж ч юм уу судалж ирсэн явдал байдгүй юм. Тухайн 39 оны дайнд бол 4 ангийн хөгжим оролцсон байт юм байна лээ. Тэдний тухай Оросд гэхээс өөр юм байхгүй. 1945 оны дайнд бол 5 ангийн хөгжим оролцсон байт. Бас л оролцсон мөн баримт тануун дээр зарим нэгэн хөгжим үлээгээд морьтой явж байгаа кадраас өөр одоо баримт байхгүй. Гэтэл одоо бид зөвл толгойд ус гэж яриа сурцсан одоо Орос улсын тухайд ярих юм бол эх орны дайнд цэргийн хөгжимчдийн байгуулсан гаяаг бүр онцгойлон дурдсан ном хэвлэлч байдаг, кино жүжигч байдаг. Тухайн одоо Брестийн цайзын тухай их домог болон ярьдаг байлаа шүү дээ. Эх орны дайн эхлээд бүр Орос улсын нутгийн гүнзүү орсон байхад тэр баруун хил дээр байгаа Брестийн цайз тэмцэлсээр эсвүүцсээр л байсан. Тэгэхэд тэнд цэргийн хөгжимчид асар их үүрэг гүйцсэн байдгийг. Нэг удаа 44 онд гинэ. Зөвлөлтийн нутгийн үндсэн чөлөө дуусаад Германд руу орохын даваан дээр хамгийн хэлийн нэг том тосгонд үлдсэн бай. Германы гарт үлдсэн байхгүй. Тэрний чөлөөлөх гээд ингээд байлж байсан. Тэгсэн нэг өдөр штабын даргадуудаад за энэ тосгонд чөлөөлсөн. Та нар ихтэй хөгжимтэйг яваад ор. Тэр чөлөөлсөн ард түмэнд одоо урам зориг хайр гэж ингэж юм. Тэгэд тус чирийн тушаад юм чинь ирээд хөгжимчтэй гуц нарын эндүүдүүлж тостуудаад бүгдээрээ өс сөсөө засаад ингээд хөгжим үедэгэд орж явцсан. Томоо тосгон гинэ. Тэгэл ингээд үедэгэд яваад орцсон гин тэр генералын хөгжим өөрөө тэгэд тэр дэд турандаа байсан юм гэлээ. Тэгээд яваад тосны төвд талбайд начаад хөгжим үедэгэд зогсоод нэг ч хүн ирдэггүй 250 хүн байх гэж хүүхд төвтөл ирмээр юм. Ямар сони юм гээд. Тэгсэн чинь сүүлдээ нэг ганц хоёр хүн үзэдэггүй та нар айхгүй байх гэж нэг нь. Юунаас айх юм гэсэн. Герман байж байгаа шүү дээ. Манай тосн. Тэгээд өөр хэлж байгаа юм. Нуруула хүйтээр гэж явчихсан. Сумураад их шиг санагдсан гэж байгаа. Тэгсэн чинь германууд тэднүүсийг орж ирэхэд байж ирсэн юм байна. Хөгжмийг ороод ирэнгүүт нь сэтгэхгүй атак хийж юм, довтлоо хийж юм гэж ойлгоод гараа явуулсан байхгүй. Эний араас их юм орж ирэх гэж ойлгоод гараа явуулсан байна. Тэгээд ухаан хөгжмөр нэг тосон одоо чөлөөлчихсэн гэж Назаров генерал ярьж ирсэн юм да. Өөрөө нарийн бэрч хүн л дээ Назаровга. Тэр ийм одоо хөгжмөнтэй холбоотой сайхан домог баатардаг явдал олон бий. Манай Монголын хөгжимчдад зөндөө. Манай цэргийн ансамблын анхны уран сайхны өдөрсний нэг хуруу зэвгээ гэж хүн байсан. Нэг сайхан удирдаач. 45 оны дайнд цэргийн ансамблыг удирж явсан хүн. Тэр хүн 1950 биш 43 онд гэдэг баха явган ганцаараа хөгжим одоо хөдөөгийн ард түмэнд хөгжим сурчлах гэж явган ганцаар 2 сар аялж одоо энэ баруун аймагуудаар явж ирсэн гэж домог байдгийн шүү дээ. Мандлын үүрчээд тэгээд одоо айлд очиод хөгжимч өгөөл хөгжмийн тухай яриа хийгээд ингээд явж ирсэн зэвгэн тухай ярьдаг. Хоног цэргийн хөгжимчдийн сайхан түүхүүд бидэнд байгаа. Та бүхэн өнөөдөр ерөнхийдөө яриа маань ингээд цэргийн хөгжмийн үүсэл тэгэл юм түүх юу нь яригадаад байна л та. Тэгэхдээ өнөөдөр
бид 21-р зуунд амьдарч байна. Түрүүн ч бас ярианд цухас гарсан яг энэ цэргийн хөгжмөөрөө дэлхийд бас улс орноо сурталчилж бид нар чадж байна. Тэгэхээр хамгийн ойрын жишээ хэм бол одоо ирэх 8 дугаар сард гэхэд Английн хатан хааны нэрэмжит одоо үлгэр жишээ үлээвэр найрлах хөгжмийн фестивалд манай одоо хамт олон бас урилгаар оролцох гэж байгаа гэж миний хувьд сонссон л да. Тэгэхээр үлгэрчээ хөгжим ирээдүйг та яаж харж За байна? тэгээ. Тэгэхээр манай цэргийн хөгжмийн ирээдүй бол үүндээ сайхан байна. Ирээдүй бол тодорхой сайхан боллоо. Нэг үе бид нар зөвхөн дотооддоо л одоо өөрийгөө болгож идэг гэсэн бол 1940-од оны сүүлээс эхлээд Москвад цэргийн хөгжмийн удирдагч нараа бэлддэг боллоо. Ингээд цаашаа ярих зөндөө юм байна. Бүх төр дээр байгаа. Тэгэхээр манай хөгжимчд одоо энэ ирэх 8 сард Англид олон улсын уралдаанд оролцсон байх урагдсан байна тийм. Ер нь цаашдаа бол олон уралдаанд орно. Тэгэхээр уралдаанд орно гэдэг бол нэг учиртай юм байна. Зүгээр очиод байгаа юмаа хөгжмөдөд үзүүлчих нэг хэрэг. Түүнээс гадна тэр очисон хөгжимчин болгон Монгол хүнийг, Монгол улсыг, Монголын соёлыг, өнөөгийн Монголын одоо хүмүүсийн харьцааг сурталх үүрэгтэй. Өөрийнхөө байдлаар. Зориуд биш, өөрийнхөө байдлаар хөгжимж байгаа байдлаараа олонний дунд бие авч явж байгаа байдлаар энэ талаар эднээс туршлагатай захиж хэлэх юм байхгүй. Өөрснөө 100% биелүүлж чадна манай хүүхдүүд. Би та нарыг амжилттай орно гэхээр одоо байр эзэлсэн юм шиг баярлж байгаа шүү та хүүхдүүд. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсынхаа ёслол гүйцэтгэлтэй бүхэл үйл ажиллагааг одоо өөрсдийн энэхүү сайхан аялгаугаар эхлүүлдэг
одоо манай үлгэр жишээлээр найрлах хөгжмийн хамт олон ингэж ирж хүндэтгэл үзүүлнэ гэдэг бол миний хувьд маш их баяртай байна. Тэгээд сэтгүүлч бидний хувьд бол үндэсний их баяр наадам гээл одоо ёслол хүндэтгэхийн бүхэл үйл ажиллагааг сурвалжлал байж хахад одоо ийм аялалгыг сонсохоор сэтгэл зүрх өөрөө ирэхгүй бол омгшиж одоо баяр багтал төрдөг. Тэгэхээр Монголын олон түмэн ард түмэн бас мэдээж тийм сайхан сэтгэгдэлтэй байдаг баха. Тэгээ энэ өдрийн нэвтрүүлэг маань миний хувьд бол их аятаа сайхан санагдлаа. Тэгээ миний хувьд зочдтой сэтгүүлчийнхаа хуваар бэлэг бэлддэг. За. UBS телевизийн сайн уу сайнаа гэх нэвтрүүлэгт орж билээ гэд дурсаж байгаасаа гэж тэгээ сэтгүүлч хүний бол байнгын зэмсэг болсон. За хөгжимчин хүний хувьд бол хөгжмийн зэмсэг байна. Сэтгүүлч хүний хувьд бол үзэг байгаа. Тэгээ сайн уу сайнаа гэх миний нэвтрүүлгийн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтрийн хамт одоо зочдтой бэлгэлдэг. Тэгээд танд энэ үйлчлэгийг ярьж байна. Нэвтрүүлгийнхаа бас сүүлийн хормыг танд нээлттэй үлдээж байна. Тэгэхээр би энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа их баярлаж бас энэ нэвтрүүлгийн дайлмаар цэргийн хөгжмийн 100 жилийн ойг тухай үзэгч толондоо ойлголт өгөх юмсан гэж би хүссэн юм аа. Их сонирхож байгаа. Яг тэр 2014 онд тэмдэглэх Монголын цэргийн хөгжмийн 100 жилийн ой бол Монголын ард түмний одоо тэмдэглэлд баяр болох учиртай гэж би ойлгож байгаа. Гэхдээ та нарын одоо түүх бол Монголын ард түмний соёлын түүхийн нэг том хэсэг, Монгол улсын соёлын түүхэн ч та нарын тухай нэр дурдгдсан байгаа. Тэгэхээр энэ 14 оныхаа ойг та бүхэн уран бүтээлийн их өндөр амжилтаар ухтаарай. Хүн болгон өөрийнхөө чадах чинээгээр одоо хувь ханд оруулаарай. Хамгийн гол нь Батлан хамгаалах яамны удирдлага, Жанжиштав, хилийн одоо хил хамгаалах ерөнхий газар, хөгжимтэй холбоотой цагдаагийн ерөнхий газар одоо бүгдээрээ хөгжимтэй холбоотой цэргийн хөгжимтэй холбоотой газар болгон энэ ойд бол их тодорхой бэлдэх, тодорхой оролцох тэмдэгч ёстой юм. Мөн Ахмад энийг далиндуулаад энэ ойн одоо далимаар хүрээнд Ахмад хөгжимчтэй одоо их дурсах учиртай уулзах зохион байгаатай нь уулзж явах хэрэгтэй. Байгаагүйг нь нэрийг гаргах хэрэгтэй. Нэр нь тодорхойгүй олон хүн байгааг одоо гаргаж авах учиртай. Энд бол одоо Ахмад бид нар бас чадах ятгаа туслана. Бид нь ч бас мэдж байгаа санаж байгаа юм байна. Залуу хүний одоо оюун ухааны чадах та нар илүү юм чинь та нар улам ихийг санаж цэргийн хөгжмийнхаа 100 жилийн ойгод ард түмтэйгээ хамт өргөн бэлгэр тэмдэглээрэй гэж би ахмад хүний хувьд чуулчлан хүсэж одоо өрөөх байна. За баярлалаа. UBS телевизийн сайн уу сайнаа ток шоу хүлээн авч үзлээ. Өнөөдөр миний зочин Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч, судлаач, доктор профессор Хурдандаа Пүрүжавын Хаян Хэрэг байлаа. Танд эрүүл энхийг хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэн амралтын өдрөө аятгахтаа сайхан өнгөрүүлээрэй. Эх 7 хоног шин зочинтой сонирхолтой ярилцлагаар эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.